Сакура бүрэн дүнд сургууль нь сурагчдын сурч боловсрох таатай орчин бүрдүүлж, авиас бэлгийг нээн хөгжүүлэх эрхэм зорилго дэвшүүлэн ажилладаг гэлээ. Тус сургууль нь математик гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд хичээлээс гадуур олон төрлийн дугуулan хичээллүүлж, сурагчдын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлж, тал бүрийн чадварыг олгож байдгаараа онцлогтой. За юуны өмнө Сакура сургуулийн 2016 оноо удиж байгаа сурагчдын маань шинэ жил явж байна. Өнгөрсөн 2016 он сурлага хүмүүжил хөтөлмөрийн ариун их бүтээлтэй ийм он болж өнгөрлөө. Юуны өмнө манай Сакура сургуулийн хамт олон үндэсний цэцэрлэг түрээлэд Сакура төгөл байгуулсан улмаар одоо бид нар эко сургууль болох зорилготой байд ажиллаж байна. Түүнээс гадна багш сурагчдын 150 км-ийн Бартац замын уралдааны зохион байгуулсан. Төгсөгчд маань элсний ерөнхий шалгалт амжилттай өгж, Японы болон Монголын ихтэй сургуульд амжилттай суралцсан. Сургуулийн хэмжээнд онлайн системийг нэвтрүүлээд мөн бас агцтай гарч байна. Сакура бүрэн дүнд сургууль нь жил бүр авиас чадвар, сурлага хөдөлмөрөөр хамт олноо манлайлсан сурагчдаа шалгаруулж, урамшуулдаг уламжлалтай. Энэ жил ч мөн адил оны хамгийн хичээнгүй, оюунлаг, метршгүй, шилдэг тэргүүний сурагчдаа тодрууллаа. Амжилт гэхээсээ илүү ангийнхантайгаа бие нэгээ туршиж дэмжиж тэгж нөгөө цуг хөдөлмөрсөн. Тийм болохоор л одоо шагналгсан гэж ойлгож байгаа. Тийм. Сургуулийн тухай яриач. Сургуулийн тухай би энэ сургууль 4-р ангиасаа хойш сурч байна. Японы математикийн гүнзгийрүүлсэн сургуультай сургууль. 1999 онд байгуулагдсан. Дөнгөж сайхан одоо оюулыг сурагчлаад амар их баярлж байна. Ерөөсөө өөрийгөө тэгж чадна гэж бодоагүй. Тэгээд энэ жилийн ер нь бол волейбол сайн тоглож сурдаг болсон байгаа. Тэгээд бас одоо бус хичээлүүдээ илүү сайн болж байгаа. Тэгээд ерөнхийдөө тийм л. Сайн байна уу? Би 4-аагийн сурагч Хулан байна. Би бага ангийн шилдэг сурагч болсондоо баяртай байна. Намайг энэ амжилтыг гаргахад манай сургуулийн багш захирал манай болон манай ангийн хүүхдүүд их тусалж дэмжсэн байгаа. Ингээд багш сурагчид захиргаа болондоо шинэ жилийн мэнд хүргэе. Тус сургууль нь 2016 онд гадаад харилцаагаа өргөжүүлэн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Япон улсыг зорж тэдний ёс заншил түүх соёлтой танилцсан сургалтын хөтөлбөртөө тусган ажилласан. Одоогийн байдлаар тус сургуулийн 4 сурагч солилцоогоор Япон улсын хай скулд суралцж байна. Үүнээс гадна тус сургуулийн төгсөгчид нь гадаад дотоодын шилдэг ихтэй сургуулиудад амжилттай суралцаар байна.